Өнөөдөр Солонгос дахь анхны Монгол сэтгүүл Авизом нээлттэй ээж уншигчдад хүрч эхэллээ. Монгол Солонгос залуусын хамтран эрхлэн гаргаж байгаа Авизом сэтгүүлийн анхны дугаар гарч сэтгүүл нь Солонгос улсад монгол хэл дээр тогтмол хэвлэгдэн гарч байгаа гэдгээрээ онцлогтой байна. Сэтгүүлийн зорилго нь Солонгос улсад амьдарч сурч ажиллаж байгаа монголчууд болон тус улсыг зорихоор төлөвлөж байгаа хүмүүст бодит тэнцвэртэй мэдээлэл хүргэх юм а. Сэтгүүл нь өдөр тутамд нэг дугаар гарна. Үн төлбөргүй байна. Сэтгүүлд виз, сургуулиуд, итгэлэг, орон байр, ажил төрөл, Солонгос улсын хоол, соёл, уламжлал, мөн заавал мэдэх, анхаарах, болгоомжлох зүйлс гэсэн олон асуулт хариултуудыг багтаажээ. Анхны дугаар нь Солонгос улсыг зорихдоо заавал цүнхэндээ авч явах зүйлс, тэтгэлгийн үргэлжлүүлэх арга, виз болон хөдөлмөрийн гэрээтэй холбоотой мэдээлэл багтжээ. Энэхүү сэтгүүлийг гаргах болсон зорилго нь энэ вебсайттай холбоотой. Бид нар вебсайт ер нь гаргахаар төлөвлөж байгаа байхгүй эцсийн зорилго. Тэгэхэд Солонгос улсад ер нь гадаад хүмүүсийн тоо маш их гэсэн. Солонгосчууд өөрсдөө төрөлтөнд багасаад те хүн ам нэлээд буурч байгаа штэ. Тэгвэл гадаад хүмүүсийг ер нь амьдруулах сонирхолтой, тэднийг ажилуулах сонирхолтой байгаа. Тэр ч утгаараа тэгвэл гадаад хүмүүс ирээд яг ямар мэдээллийг хаанаас олох юм бэ? Тэр хүмүүс яг тэнцвэртэй мэдээлэл нь хүрч чадж гинөө. Солонгост болж байгаа үйл явдлын болон тэр гадаад хүмүүс хэрэгтэй хууль журам дүрмүүд гарч байгаа цаг тухайн мэдээллийг авч чадж гинөө. За тэрнээс гадна одоо амьдраад явж байхад амьдралын бас хэрэгтэй шаардлагатай мэдээлүүд шүү дээ. Тэр болгоныг ингээ хаанаас авах юм бэ гэдээ үзэхлээр ер нь бол яг өөртөөхөн хэл дээр бол байдаггүй. Тэгэхээр хамгийн эхлээд бид монгол хэл дээр энийг хийгээд үзье. Ер нь цаашид бол бусад орнууд руу хийхээр энэ төсөл бол хэрэгжинэ. Эхний удаад монгол хэл дээр хийж байгаа шалтгаан нь монголчууд бол нэгдүгээр хамгийн ойрхон соёлын хувьд ч гэсэн төстэй, хүн амын хувьд ч гэсэн бас цөөхөн учраас судалгаа хийхэд бол маш амар дээ. Дэлхийн нийтийн чиг хандлага ер нь хаашаа яваад байна гэдгийг харахад ч гэсэн ер нь бол төстэй төхөм гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр монгол хэл дээр ямар ч байсан солонгосын мэдээлэл хүргээд бас хэрэгтэй мэдээллүүдийг хүргээд тэгэхээр манай монголчууд хэрхэн хүлээж авч байна. Эдгээр бас хэрэгцээтэй мэдээлэл нь яг мөн үү? Үнэхээр сонирхож байна уу? Бас энэ нь үнэхээр тусдсан болохоор байна уу гэдгийг үзсэн дээрээс бид нар вебсайтаа гаргахын өмнөхөн офлайнаар ингээд сэтгүүлээ гаргаж эхэлсэн. Дан ганц сэтгүүлэхээс илүүтэйгээр хоёр орны иргэд хоорондын мэдээллийн гүр харилцаанд эерэг нөлөөллийг бий болгоход чиглэгджээ. Өнөөдрийн байдлаар бүгд найрамдах Солонгос улсад Монгол улсын 58 мянган иргэн амьдарч байна. Авизом сэтгүүлийг цаашид улам хөгжүүлж олон сонирхолтой нийтлэл ярилцлагууд гаргахаар төлөвлөжээ. Авизом сэтгүүлд 13 мэргэжлийн уран бүтээлчид ажиллаж байна. Ирээдүйд захим сайт болон өргөжүүлэхээр зорж байгаа гэдгийг сэтгүүлийн багийнхан хэллээ.